Бидний урлагт бүлээн авчийн төгөлцөн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. За би өөрөө Монгол Улсын их сургуулийг төгссөн. Тэгээ Монгол хэл бичиг судлаач мэргэжилтэй. Тэгээ сүүлийн жилүүд нэлээд тойл бичиг хөгжүүлэх, тойл бичгийг бүтээхэд оролцож ажиллалаа. Тэгээд монгол хэлний вики төлөвлөлийг монгол хэлний вики төлөвний тухай та бүхэнд товчхон танилцуулъя. За энэ нь болохоор нээлттэй захин тойл бичиг гэдэг монгол хэлний вики төлөв гэсэн нэртэй. Тэгээ хүмүүстэй уулзаад вики төлөвийнхөө тухай танилцуулаад байхаар надаас байнга асуудаг. Вики гэж яг юу гэсэн үг юм бэ гэдэг тийм. За мөн бас бусад энэ онлайн захин тайлбар төлөвчгөөс юугаар ялгаатай юм бэ гэж маш их асуудаг. Тэгээд сүүлийн үед бас монгол хэлний онлайн төлөвүүд бас нэлээд гарах болсон тийм. Бидний сайн мэдж байгаа болор төлөв, монгол тойл CGM-ийн за цэвэрлэгаан ногоон тойл гэдэг бидний сайн мэддэг төлөв хүртэл тойл query CGM-ийн гэх мэтлэн нэг онлайн болгоцсон төлөвүүд маш их байдаг. Тэгээд тэр төлөвнөөс юугаар ялгаатай юм бэ гэж маш их асуудаг. За тэр гол ялгаа нь бол вики гэдэг үгэндээ байгаа. Тэгээ вики гэдэг үгийн тухай сая инх захирал бол нэлээд сайн тайлбарлсан. Тэгэхээр энэ вики гэдэг нь маань нэгдүгээрт олон улсын технологи гэдэг бүгдээрээ сайн мэдж байгаа. Тэгэд анх яаж үүссэн бэ гэхээр энэ бол энэ Wikimedia гэдэг сан байдаг Америкийн нэгдсэн улсын ийм сан. За 2000 оноос эхлээд ийм интернет мэдээллийн технологийн хүрээнд мэдлэгийг боловсруулах солилцох ийм вебсайт ажиллаж эхэлсэн. За энэ төсөл нь маш амжилттай хэрэгжиж дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хандах мэдлэгээ солилцох боломжтой ийм төсөл болж зөвхөн Wikipedia, вики толиос гадна энэ тойрч харагдаж байгаа энэ вики сайтууд бас ажилладаг. За тэгэхээр энэ бол маш амжилттай хэрэгжиж дэлхийн маш олон орн вики технологид нэгдэж үндэсний хэлнийхээ тайлбар төлөвчийг, нэвтрхий төлөвчийг тэр зүйлүүдийг хийж нэгдэж маш богино хугацаанд дэлхийд дахныг хамарсан юм үйл явдал болж чадсан. За үүнээс бид нар хамгийн сайн мэдж байгаа Википедиаг бас сайн мэдж байгаа. За вики тойл түүнээс гадна вики ном, вики сургууль гэх мэт ийм салбар бас викинууд байдаг. За үүнээс Википедиа, вики тойл хоёрыг би товчхон ялгааг нь хэлээ. За Википедиа бол чөлөөт нэвтрхий тойл гэж орчуулад байгаа. Энциклопедиа буюу нэвтрхий тойлын шинжтэй. За бас англи, герман, франц зэрэг одоо энэ харж байгаа 200 гаруй орн өөрийнхөө хэл дээр нэвтрхий толио үүсгээд ажиллуулж олон мянган эрдэмтэн судлаачдын хүч армайлтыг нэгтгэн ажиллаж байгаа. За үүний дэд төсөл нь бол энэ вики тойл буюу за үүнийг орчуулахдаа чөлөөт тойл бичиг гэж орчуулсан байдаг. За энэ болохоор үгийн тухайн хэлний үгийн утгын тайлбар тойл. За яг энэ хоёрын ялгааг харуулахын тулд зөвхөн нэг үгийг хайж үзье гэж жишээ авсан. Энэ дээр л харагдахгүй шүү. За жишээлбэл шатар гэдэг үгийг Википедиагаас хайх юм бол шатар гэдэг тоглоомны тухай дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ тийм. Одоо шатар хаанаас үүсэлтэй юм, тоглоом учраас ямар дүрмтэй юм, за магадгүй тэр шатрын хөлөг хэдэн нүдтэй гэдэг юм тийм. Танин мэдэх юм маш сонирхолтой бүхэл мэдээллүүдийг агуулсан байна. За тэгвэл шатар гэдэг үгийг вики толиноос хайх юм бол зөвхөн шатар гэдэг үгийн гарлын үеийн дуудлагын үеийн үндсний бичгийг яаж тийм магадгүй шатар гэдэг үгтэй холбоотой хэлцэглэх үе гэх юм тийм. Тухайн хэлний тийм дэлгэрэнгүй тайлбарыг бол харах боломжтой. За тэгээд вики толигийн хувьд Wiktionary бол 2002 онд хамгийн анх англи хэлний вики толид нэгдэж үйл ажиллагаанд орсон байт юм билээ. Түүнээс хойш Франц, Польш хэлнүүд нэгдэж 2002 он гэхэд 275 орны хэл дээр вики тол ажиллаж байгаа. За нийт одоо 2015 он гэхэд бол нийт 272 орны 10 сая бичвэр мэдээлэл агуулсан гэсэн бас тоо баримтууд ч гарсан байт юм билээ. За тэгвэл Монгол Улсын хувьд бол монгол хэлний вики тойл бол за тэр юун дээр харж MN-ийг Wiktionary.org гэсэн домен. MN гэдэг нь бол монгол хэлний вики тойл гэдэг илэрхийлж байгаа. Бусад хэлтийн хувьд өмнөө өөрсдийнхөө хэлний одоо үсгийг агуулдаг. За вики тойлны MN-ийг Wiktionary.org гэдэг вебсайт руу ингээд нэвтэрч орох юм бол нүүр хуудас ийм байдалтай харагдана. Та бүхэн одоо боломжтой орж болно. За энэ мэдээж вики тойлыг хөгжүүлэхдээ бол тухайн хэлнийхээ онцлог тохируулаад ерөнхий яг тэр дэлхийн нийтийн стандартаар хөгжүүлэх боловч монгол хэлнийхээ онцлог зүйл тохируулж зарим нэгэн мэдээлэл нэмэлт зүйлийг бас оруулж болно. За энд харагдж байгаа статистик мэдээлэл гэдэг хамгийн дээдлэлт нь харагдаж байна. Энэ нь болохоор яг нийт хэдэн үгийн сантай хэдэн хэрэглэгч бүртгүүлсэн байгаа. За мөн бүр тийм нарийн тоо баримтуудыг харуулж өгдөг. За доор нь тусламж гэдэг хэсэг байгаа. За энэ тусламж хэсэгт юу айлтгах вэ гэхээр вики тойлд яаж хуудас засварлах юм бэ? Шинээр бид нар яаж хувь нэмрээ оруулах юм бэ гэсэн дэлгэрэнгүй тайлбаруудыг оруулж гисэн.
За үүн дээр тэр электрон заавар, видео заавар гэж байгаа. За энэ зааврыг болохоор 2015 онд Монгол Улсын их сургуулийн оюутнууд энэ манай сан дээр дадлага хийсэн. Тэгээд энэ дадлага ажиллагааны хүрээнд Wikitel дээр үг тайлбарлаад энэ видео заавруудыг хийж байрлуулсан байгаа. За мөн үлгэр үгийн дуудлага бичих галын тайлбарч гэдэг юм тусламж болох зүйлүүдийг ингэж оруулж гисэн. За тэр хажуудалд харагдаж байгаа нь болохоор нэр томьёоны хэсэг. Энэ бол бас маш чухал хэсэг байгаа. За нэр томьёоны хэсгийг бол салбараар бидний эхний ээлжинд хууль эрх зүйн нэр томьёо, банк санхүүгийн нэр томьёо гэдээ оруулсан. Тэгээд энэ хоёр нэр томьёод манай Монгол Улсын их сургуулийн бас багш нар оролцсон. Дарангил багшийн нэр томьёо орсон. Банк санхүүгийн нэр томьёод бол Ган Зориг багшийн нэр томьёоны тол бичгээс тодорхой хэдэн нэр томьёог нээлттэйгээр Монгол Улсын Wikitel-д оруулж баяжуулсан байна. За түүнээс гадна одоо гарааны бизнес хийж шинжилэл гэдэг одоо энэ нэр томьёоны жагсаал цаашаа Монгол Улсын сургуулийн салбар сургууль болоод ерөн сонирхогч хамтран ажил хүсэлтэй хүмүүс байвал нэмэгдээд баяжигдаад явах бүрэн боломжтой. Эндээс статистик мэдээлэл гэсний нэг товчхон танилцуулчих. Яг одоогийн байдлаар бол нийт хуудасны тоо буюу толгойг хэлж байгаа маань энэ болохоор 45585 үг байна. За засвар ер нь Wikitel-д ажиллагаанд орсноос хойш 230 мянган удаа ийм засвар хүмүүс оруулж хийсэн байна. Одоогийн байдлаар бүртгүүлсэн хэрэглэгчдийн тоо 2167 байна. За энэ мэдээж одоохондоо цөөхөн байгаа боловч одоо Монгол Улсын их сургуулийн оюутнууд үүнд оролцоод ирэхээр магадгүй жилийн дараа маш хэд дахин нэмэгдэх байх гэж итгэж байгаа. За бид нар энэ яг вики талныхоо энэ тал бичгээ ингэж ямаг сайжруулж хөгжүүлэхээс гадна энэ веб хуудасыг ажиллуулж байгаа Wikitel.com гэдэг Монгол домен нэрээр орж болно. За эсвэл Wikitel.com гэдэг. За энэ хуудасаар нэвтрээд бид нар саяын Wikitel руугаа нэвтрэх боломжтой. Үүнээс гадна бид нар үүн дээр сонирхолтой үгийн тайлбар, монгол хэл судлаачдын өгүүлэл, нийтлэл, мэдээ, видео зэрэг мэдээллүүдийг тогтмол оруулдаг. За энэ бол яг олон нийтэд чиглэсэн юм хэлний, монгол хэлний эргэн тойронд болж байгаа бүхэл мэдээллүүдийг хуваалцах зорилготой байгуулсан. Үүнээсээ онцлог нэг хоёр зүйлийн тухай би энд тавьж ярив. За энэ бол нийтлэлчийн булан гэдээ бид нар нэг ажиллуулж байгаа. За энэ дээр харагдах байх шиг одоогоор тэнд дээр харагдаж байгаа тэр миний зураг бас буян тогтоогч байна. Зоригт гэдэг бас манай их сонирхдаг тийм сайн дурын хүн байдаг. За мөн уун баяр багш байгаа. За одоохондоо нэг 5 6 нийтлэгчтэй байгаа. Энэ хүмүүс маань болохоор өөрийнхөө бичсэн монгол хэл соёлын тухай, эсвэл үгийн утгын тухай судалгааны болоод өөрийнхөө сонирхдаг чиглэлээр бичсэн өгүүлэл блогуудаа манай вебсайтад оруулдаг. Тэгээ үүнээс онцлог би буян тогтоогч шиг бас онцолж хэлмээрээ. Буян тогтоогч манай нээлттэй боловсролын төсөл Wikitel дээр маш их хамтарч ажилладаг. Тэгээд өөрийнхөө манж хэл, монгол хэл, найруулга зүйн судалгааныхаа номнуудыг ингэж цувралаар олон нийтэд ингэж үн төлбөргүйгээр нээлттэй вебсайтад оруулахыг зөвшөөрсөн. Тэгээд одоо цувралаар 2 3 ном орсон, нэлээд олон 10 хэдэн өгүүлбэрүүд нь орсон байгаа. Тэгээд бусад багш нарыгаас гэсэн энд ирсэн хүмүүсийг бас манай Wikitel хэрэглэгч бүртгүүлээд ийм нийтлэгч болоорой гэж бас уриалъя. Та бүхэн өөрсдийнхөө нийтлэл болоогуудыг ийм чөлөөтэй нийтлэх боломжтой. За нөгөөх нь ийм хэлэлцүүлгийн нэг ийм хэсэг байт юм аа. Бид хэд зөвхөн монгол хэл бичих судлаачдаас гадна вики сонирхдаг, монгол хэлний үгийн утга тайлбарыг сонирхдаг гэдэг маш олон сонирхогчид бид нартай холбогддог. Тэгээд кино санаа эмэн гэдэг вебсайт ажилладаг нэг сонирхогч маань бизнесийн хүн гэсээр маш их үгийн утга гарал гадаад киноны нэрийг монгол хэл рүү орчуулах сонирхолтой. Тэгээд бид нартай хамтарч ажиллаад ийм хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн. Жишээлбэл одоо Марсын хүн гэдэг нэг кино гарсан тийм Холливуудын. Түүнийг Марс гэдэг юм ангараг гэх юм уу, улаан удан гараг гэх юм уу гэх юм тийм. Яг юу гэх юм бэ гэдэг оновчтой хэлбэрийг хэлээд өгөөч. За тэгээд бидний зүгээс болохоор яаж ажилласан гэхээр тэр асуултыг тавиад хэлэлцүүлэг өрнүүлээд за тэгээд монгол хэл судлаач эрдэмтэн багш нараас хариултыг нь аваад буцааж бас хариултыг нийтэлдэг олон нийтэд. Тэгэд үүнээс бол үүгээр дамжуулаад одоо ялангуяа хүүхд залуусын хэлний мэдлэг боловсролыг сайжруулах, дээшлүүлэх, иймэрхүү ач холбогдолтой иймэрхүү сонирхолтой зүйлсийг бас вебсайтаараа дамжуулж нийтэлдэг. За тэгээд ерөнхийдөө ингээд миний танилцуулга дуусж байна. Тэгээд энэ хүү үйл ажиллагаа Монгол Улсын их сургууль, ялангуяа энэ салбар сургууль багш нартайгаа хамтарч ажиллах басандаа маш их баяртай байна. За үүн дээр хамгийн гол нь хүмүүсийн оролцоо маш чухал. Тийм учраас та бүхэн энэ үйл ажиллагаанд бүгдээрээ дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байна. За баярлалаа.